Яг одоо би маш гоё тийм зузаан гудсан дээр сууж байна. Тэгээд өнөөдөр миний энд ирсэн шалтгаан бол энэ хэцүү хүнд үед монголчууд нэг нэгэндээ ямар сайхан тусалж чаддаг байгууллагууд нийгмийн хариуцлага үнэхээр яаж зөөр харж чадж байгааг та бүхэнд харуулах зорилготой сайн дураараа ирлээ. Тэгэхээр ер нь танай байгууллагын ажилчид хоорондоо яг ямар яриа үүссэн бэ? Одоо яагаад энэ зүйлсийг хийх гэж анх одоо сэтэл ханаас үүссэн бэ? Ажилчид ингээ бүгдээ хоорондоо яриад одоо Монголын маань одоо нөгөө гамшиг болж байгаа тэр газар одоо бүгдээ ханд үргээгээд тэгээ байгаа өөдөлтөд ашиглаад тэгээд ингээд юу яаж байгаа хүнжил гудаас тэгээ сэтгэлийн зүгт гэсэн бэлгийг тэгээ өгийгээд бидний хоорондоо ярилцж байгаа хийж байгаа маа. Тэгэхээр одоо та яг ямар үйлдвэрлэл дээр нь явж байна? Би мөнгөн сандал аях үйлдвэрлэл дээр явж байна. Нөгөө ийм сандал те. Одоо тэр айлч сандалгүй болсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ, сандалгүй болсон байгаа. Сандал ширээ хэрэгтэй, ороншил хэрэгтэй. Тэгээд бид нар иймэрхүү хангамжаа зохион байгуулж болж байгаа. За одоо ийшээ бидрүүлээ бас анхаарлаа хандуулнаа. За сайн байна уу? За одоо танай байгууллагын ажилчдыг хараад бүр сэтгэл хөдлөөд баярлаад явж байна. Тэгээд одоо 150-д ажилчид одоо ажиллаж байгаа гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бас энэ үйл ажиллагааны талаар нэг товчхон биднэрт танилцуулаач. За юуны өмнө ямар ч хэсэн нийт ажилчдаа баярлалаа. Тэгээд манай ажилчдын ер нь гаргасан санаа байж байгаа юм. Тэгээд бид нар бүгдээрээ айгүй сэтгэл нэгтэйгээр дэмжсэн л дээ. Тэгээд ямар ч хэсэн энэ ажлыг өчигдрөөс хойш зохион байгуулад өнөөдөр нэлээд дуусах шатанд орсон явж байна. Тэгээд нэлээд сэтгэлээр нэгдэж ажиллаж байгаа болохоор нэлээд сайхан амжилттай тэр хүмүүст маань хүрэгдэх хаа гэж бодож байна. Манай ажилчдын өөрсдийнх нь сэтгэсэн сэтгэлийн дэм болон яриад за захирлаа одоо ингүүл яасан юм бэ? Ийм олон хүмүүс монголчууд одоо элийн нэгт улсууд манд одоо ингээд байгаль гамшилт өртөөд одоо ийм асуудалтай байхад нь бас нэг тусдсан болёо. Бид нэг 2 өдрийнхөө ажлыг зогсоогоод одоо ингээд ийм хийж өгөө гэдэг. Би ямарсандаа бүр баярлаа дэмжээд бүр өөрөө хүртэл энд оролцоо явж байна. Одоо ер нь ямархуу төрлийн бүтээгдэхүүн гард. Би бол одоо нүдээр харахад гудас байна, хүнжил байна, мөөгөн сандал гэж юм те. Тэгээд тэрнээс гадна бол одоо бас ширээ энэ төр байгаа гэж сонссон. Бид нар болохоор өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй толгойд өөрсдөө хийж чадах юмнуудаараа л тусалж байгаа. Хамгийн гол нь ширээ, тэгээд сандал, гудас, хүнжил бас нэг тэрний ууд. Ирчүүд нь хаа байна? Бага. Энд ирчүүд нь одоо нөгөө сандал ширээгээ хийж байгаа. Хоёлаа явах уу? Явна одоо явъя. За тэгээ хоёлаа тэр нь тийш явъя. Хоёлаа ингээл яриад л явчих сайхан. Шууд. За түрүүн тэр дандаа эхчүүд одоо манай эмэгтэйчүүд цагаан сэтгэлээ гаргаад ажил хийжсэн бол одоо бид нар мужааны цэгэд орж ирсэн байна. За ирчүүд маань бол бас дутхгүй энд бол мужааны ажил хийж байна. Тэгээд тэнд байгаа төмөр төрцөн айлуудад бол одоо юу сандал ширээ. За тэгээ өөрсдийнхөө гаргадаг бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа. За сайн байна уу та? Сайн байна. За үнэхээр сайхан ажил хийж байгаа хамт олон байна. Юуны өмнө баяр хүргэе та бүхэнд. Тэгээд ханд юм одоо сэтгэлийн ханд юм гэж багдах юм шүү дээ. Хүн өгийг бол ганцаасаа гэдэг шиг. Өгийг бол ганцаасаа. Та бүхний хувьд ч бүр ганцаасаа биш. Үнэхээр баг гэрийнх нь бүхэл асуудлыг л ер нь бас шийдэж өгөх цогцоор нь л тусламж явж ийн л да. За ийшээ ингээл явах юм бол бусад өөр бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр нөгөө дээд давхарт болохоор гудас, хүнжил, за дэрний уут, том уут, за тэгэл тэр одоо энд хийгдэж байгаа тэр юуны орны одоо тэр бүтээлэг тийм ээ одоо тэр мөөгийн сандал гэдэг зүйлсийг хийжсэн бол энд бол одоо яг залуучууд маань модоор тэр улсуудад бол сайхан ор хийж өгч гин, ширээ хийж өгч гин, сандал хийж өгч гин, тавиур хийж өгч гин. Тэгэхээр энэ бол үнэхээр нөгөө
нүдэ олсон тус тэгээд зөв үед зөв хүнд зөв цагт нь хүргэж байгаа гайхалтай тус юм аа гэдгийг л одоо дахиж хэлмээр байна л да. Тэгээд би бол өөрөө дотор нь орчоод ер нь бас их тэгээд сэтгэл хөдлөлөд яваад байна л да. Тэгээд энд бас залуучууд байна. Залуучуудтай уулзъя. Ер нь бол тэгээд бас юм зовлон хөнхөн болгонд учралгүй л яг хөө хэдийн нэг өдөрөөс надад ч учрахыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор бас хүн юмд тусалж байгаад би бол сэтгэл хангалуун байгаа. Оо ичээстэй шигдэж ороод ирсэн. Янзын сайхан ид байна. За өнөөдөр их сайхан сурвалжлага явж байна. Одоо бид нэр бөөнөрөө одоо та бүхэнд мэдлэгээ дэвшүүлээд тэгээд Сүхбаатар аймаг руу нөгөөдөр өглөө үрээр тэр нь бол гарна гэж юм да. За. Бүх сайхан сэтгэл монголчуудын зүгээр та бүхэнд баярлалаа. Сайн үйлс бүхэнд хэлэх болтугай. Баярлалаа.